хүүхдийн дээд ашиг сонирхол гэж ярьж байгаа мөртлөө хүүхдийн дээд ашиг сонирхол чинь бид нар хүүхдийг залхаан цэрлүүлэх шийтгэх биш байхгүй. За мэдээж хэрэг үеийнгийн дээрлэгэл тэгвэл одоо ингээд ноцтой хүүхдтэй үеийнхээ зодоод байгаа тий дээрлэхэд байгаа одоо ингээд үнэхээр бас сэтгэл эмзэглүүлмээр энэ видеонууд яваад байна л да. Тэр чинь өөрөө зохицуулттай байхгүй. Зөрчлийн хуулиараа эрүүгийн хуулиараа тэр чинь хариуцлага хүлээнэ. Тэр хүүхд. Тэгэхдээ тэр хүүхд тэр хариуцлага хүлээлээгээд нөгөө сурч боловсроо ирэх нь бид нар хязгаарлаж болохгүй л гэсэн үг байхгүй. Одоо магадгүй хүүхэд одоо гин томоогүй зангаасаа тийм сониуд зангаасаа магадгүй бусдыгаа ингэж одоо дагаж одоо явж байгаад тэ ийм асуудалд орсон байх үгүйсэхгүй байхгүй. Тэглээгээ бид нар насан туршдаа шийдгэж болохгүй байхгүй. Дээрээс нь бид нэр эн чин зөрчлийн хуулиар эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байна гэдэг чинь тэр хүн шийтгэлийн оногдуулж хариуцлага өргөлж. Гэтэл дахиад бүр сурч боловсрох эрэхтэнд халтаа ийм хариуцлагын бүр ингэж сунжруулж тэ ингээд сунгаж өргөтгөж ингэж хэвлүүлнэ гэдэг бол нөгөө бас эрүүгийн хуульд яддаг зарчмаасаа ч гэсэн дэвтэр явж байгаа. Ер нь бол альва хариуцлага бол зохих хэмжээний багс тухайн зохих үйлдэлт нь. Тэгээд хүүхэд мэдж ирэх хэрвээ одоо ноцтой үеийнгийн дээрлэлт гэж үзэх юм бол тэнд хариуцлага хүлээнэ. Харин энэ дээр бол боловсролын байгууллага бол тэр хүүхэдтэй маш сайн ажиллах хэрэгтэй. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх ёстой, зан үйлд нөлөөлөх, сургалтанд хамруулна, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ. Тэр хүүхдээр бид нар ажиллах ёстой байхгүй. Тэгснээс бид нар тэр хүүхдийг бүр ингээд нөгөө хүн байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг тэр хүүхдийг бол нийгмээс шууд ингээд тусгаарлаж эсвэл одоо үүдингийнээс нь бүр ингээд тусгаарлана гэсэн ойлголт байж болохгүй байна. Энэ нь бол хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй гэсэн. Энэ дээр бол бид нар бол маш болгоомжтой хандах ёстой. Нэгэнт бид нар хүүхдийг ярьж байгаа хүүхэд бол эрх зүйн хувьд бол бүрэн чадамжгүй субъект байхгүй. 18 наснаас доошоо бол хүн бүр хүүхэд. За дээрэс нь эрүүгийн хариуцлага хүлээх насны хувьд бол 14-өөс доошоо бол ерөөсөө энэ ямар ч одоо эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээх хэсэг үлд. Тэгэхээр энийг бол бид нар бол суурь шалтгааныг олно, соён гэгэрүүлнэ, хүүхдүүдтэйгээ ажиллах ёстой. Тэгээд энэ одоо нөгөө юунд нь таарсан үйлдэлт нь юм уу зан үйлдэлт нь таарсан л арга хэмжээ авна хариуцлага хүлээлгэнэ. Ийм зүйлийг бол хэлэх байна. Тэгээд ямар ч байсан ийм шийдвэр бас гарчихгүй байх гэж бодож байна. Тэгээд энэ бол өөрөө айгүй том ноцтой үр дагаврыг бий болгоно. Тэгээ одоо хэрвээ энэхээр тийм шийдэл одоо байдаг бол одоо энэ чинь бас л харамсмаар шүү дээ. Энэ чинь нөгөө манай үндсэн хуулийн нөгөө нэг зорилготой нийцэхгүй. Хүмүүнлэг иргэний арчилсан нэг юм гэдэг юм байхгүй болно гэсэн үг л дээ.